Хей. За ханц хэрхэн цээжлэх вэ? Ханзаа ингээд бичээд ерөөсөө цээжлэхдэггүй байна. Ямар нэг арга байна уу гэж хүмүүс айгүйх ингээд асуугаад байгаа учраас нэгдсэн журмаар хариулт хэлье. Миний хувьд болохоор анх хятад хэл сурч байгаа үедээ ханзаа 3 төрлийн аргаар цээжилжсэн. Энэ нь болохоор бичих, түлхүүрүүгийн арга, дүрсэнд оруулж цээжлэх гэдэг энэ 3 аргаар ерөнхийдөө цээжилж байсан. Бичих арга маань болохоор яадаг вэ гэхээр би ханц пийн дуудлага 5 минутын турш ингээд хардаг шинэ үгээ хараад тэрнийхээ дараа ханц пийнээ дарж байгаад Монгол дуудлага хараад ардталт нь ингэж ханц пинийг бичдэг. Тэгээд дараа нь алдаага шалгах үед мэдээж алдсан байна. Тэр алдсан ханзаа би 2 мөр бичдэг. Хоёрдугаарт нь болохоор цээждэг хийлэгдэг. Одоо ээж маань ингээд монголоор нь хэлж өгнө. Би тэрийг нь ханц пинд ингээд цуг бичдэг байсан. Хоёрдугаар нь түлхүүрөгний арга байна. Жишээлх юм бол Санди Аншуй гэдэг маань 3 төсөл ус тийм. Энэ маань шингэн зөвлөлтэй холбоотой ханзан түлхүү ашиглагддаг. Жишээлх юм бол Ч хан гэх мэт. За энэ арга маань болохоор ерөнхийдөө би толин дээрээс түлхүүрөгнийхээ арга ханзаа хайхад төлхөө ашиглагддаг. За 3 дахь нь болохоор дүрсэнд оруулж цээжлэх арга байгаа. Энэ болохоор ерөнхийдөө нөгөө цээжлэхэд хэцүү ханзнуудаа хэлбэр дүрсэнд оруулаад цээжилчих юм бол илүү амар. Дараа нь ингээд ном зохиол унших үед ч гэсэн энэ нэрээ энэ ханзаа штэ гэд бид нэр санахад бас амар байдаг. Жишээлх юм бол рунги гэдэг ханзаа. За энэ ханзааг болохоор ихнийх нь рунг болохоор би ерөнхийдөө хүний нүүр буюу хүнээр төлөөлөл цээжсэн. Яагаад тэгэхээр малгайтай, хүмсвтэй, сахалтай юм амтай байгаа учраас артлынх нь энэ болохоор надад морьшиг харагдаад байдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь хүн ингээд морьж байгаагаар би ингээд цээжилж байгаа гэсэн учраас рунги гэдэг ханзаа би бол ханаас нь чанаад байна гэсэн. Удаад ил сурж байгаа хүүхдүүд маань ер нь яг уу цээжлэгдэхгүй байх юм бол бид нэр дүрсэнд оруулаад цээжилж болно. Хоёрдугаар талхлаар түрүүний хамгийн ихэнд хэлсэнчлэн бид нэр алдсан ханзаа ингээд 2 мөр бичээд байх юм бол тэр ханз чинь дараа нь ингээ өөртөө айгуу сайн ингээ суугдаад өгчдөг байхгүй. Тэгээд ном зохиол уншсан ч гэсэн инженер миний алдчихсан тэр ханз биш тэгээд мартагддаггүй. Хизээж мартагддаггүй байхгүй. Тийм болохоор туршаад үзээрэй. За дараагийн бичлэг хүртэл баяртай.